За амар минь дүү. За онгодоодаас даалгавар авсан. Өөрийнхөө нэг амьдралын түүхийг чи яаж эсэн хүслээ яаж ойлгосон? Тэргүүрээ нэг яриад хаа гэдэг даалгавар авсан. 7 хар нүгэлтэй нь ярьсан. Өнөөдөр ингээд өөрийнхөө энэ хүртэлх одоо 35 дахь хүртэлийнхээ насыг үдсэн тулснаа. Эсэн хүсэл болон 7 хар нүглээрээ ярьлаа. За өнөөдөр болохоор за энэ хамгаалан мөнхийн хүсэл хоёроо одоо ярья. За энэ хөхнөрөд гэдэг одоо бүлхмийн тухай. Хөхнөрөд бүлхмийн эзэн эрхийн хүсэл ингэж эхэлж байна гэж дуусч илв. Тэг санагдаад байна. Анх бол хамгийн эхлэл түүхээс нь яри. Тэгээ энэ хөхнөрөд гэдэг яаж үүссэн юм бэ? Хэдэн хүнээс анх бүрдчихсэн бэ гэдэг ч юм уу те. За бидний хамт олон нэртийг төгс зэргүүд гэдэг байсан. Төгс зэргүүд нэг гөрөв чадсан шүү дээ. Тийм. Төгс зэргүүд гэдэг байсан. За учир нь төгс зулт зэргүүд гэдэг байсан шин. Нэг хүн яг хаягч шин. Зулаагаа хаягч шин. Гуруулаа анх хэлж ийсэн. За учир нь гэх юм бол өвгдээц одоо удамдаа үүл шамдсан 3 улаач. Тэгээд тэдний танил нөхөд хүрээлэн одоо нэг 100-аад гишүүн те. Зэргийг найзууд, зулааг найзууд гээд. Тэгээ бид нэр онгодоо биежүүлнэ гэдэг одоо онгодоодоосаа даалгавартай. Бие биедээ дэмийг өгнө гэсэн тийм урайтай. Төгс зулт цэргүүд одоо байлаа шүү дээ. Анх өхнөрөт маань. Тэгээд хүний амьдралын одоо нөхөрлөхийг, амдлахыг хийж хөрч чадах, дэмнэж чадах бүхнээ л дүүргэн. За би ч яг үннийг хэлэх юм бол одоо бүлт байсан гэрлийн өргөнөөсөө гараад авир аашныхаа муугаг харуулад ангиргээд илдэхтэй жаахан нэг ганцаарддаг болсон байсан. Ганцаархнаа бүлээд гарч эвгүй олоолаа бүлдэг гэж хагаад багаар ажиллаж байгаа шүү дээ тэнд чинь. Тэгээ манай цэргээч юм бас багштайгаа одоо маргаан үсгэцсэн. Үсцэн. Чи энэ багш болчихж. Би жаахан шинхэн байна гэд. Тэгэхээр юу яриад тийм байхгүй зүгээр хоёлаа гоё амтлаа. Тэ. Танаа онгоц чи манай онготой багш нээсэн биш тэ. Ингээ чи бэлгтэй гээд онготой болооч юм гэсэн чи тийм шүү дээ. Тэр танилцчихсан. Задрын юм гэсэн чи тийм гээд. Тэгээд жамуу онготын генаг лийг гээд яваад идэг хүндээ гэл тэгжээс авах гэж задрны зэрэг. Яа сэний ингээл. Тийм үү. Танаа задрны бэлэгтэй гээд багшиж байгаа би нэг амар сонссон шүү дээ. Тэгэл яриад. Тэг. Ямар ч хэлсэн зүгээр хоёлаа гоё андууд болоо би ч юм мэдхээ одоо хэлж өгөө. Тэг. Би бол тийм бүгдийг мэддэг хүн бишээ. Бөөгийн тэр мэдлэг чадвар болол мяа тэг. Багшлах төвшөнд бол очиагүй. Тэг. Чи зүгээр өөрийнхөө ухааныг илүүтэй байлгаад энэ надаас авч болох юм аваад авахгүй юм хаяад явж вэ гэдэг одоо амдалсан нөхөр мэнэ. За золоогийн тухай гэх юм бол ёстой төв гээд холоо хаяж гэхээр багшаа гэдэг ингээд цуурлдаад байдаг. Тэгээд хүн гэдэг чи одоо багшаа гэдэг одоо байдгаар минь тойгсоор байгаад дэргэд маань бол наалтчихсан. Их урттай хүн чинь тэгээд хүлэн зөвшөөрд юм байна лээ. Тэгээ яахт итгэцлээд байхт нь ямар түлхээд байлтаа нэш. Итгэлд нь байё гэд хичээнгүйлж авд юм уу. Энэ мэтчлэн тэгээд 3 гансарсан улаачин айл гэр бүл анд нөхөд өвгдийнх нь үгийг сонсгосод гэдэл. Тэгээ өөрийг даалгаварт нь хамтаар мард өгсөд төгс зулт цэргүүд болоод явж байлаа. За өхнөрөд гэдэг нэрэж үүсгэхээс өмнө тэгээ явж ийсэн. Төгс зулт цэргүүд гэж явж явах та. Дэндээсэл ирнэ. Өнчи хүүхдийг тэтгэе. Чиж өнчин тэнгэртэй юм биш тэгхээ те. Гэл. Тэгээд тийш тэгээд. Тэгсэн ч одоо хэдүүлээ гоё баг болж ажиллая. Өнчи хүүхдүүд тэтгэе. Гонсон нэг нь харагдъя гэдэл. За явсан. За тэгээд энтэс л хөхнөрөд төрлөө. Үлдээлгэрч бүл дийлгэрч өнтөө улаажтэй маань онготод төмөндөө түгээр хүүхдээ
төвчээлэн санаалцах мөртөө болохыг нь мэдээд л одоо подкаст ажиллаулаа л байна. Ажиллаулаа л байлаа. Даяг ажиллаулаа хөх нөрөт гэдэг одоо онгод бууга тэгж хэлж байгаа. Хөх нөрөт гэдэг одоо нэрлээд хаа төгс цол зэрэг гэдгээ одоо би бүлтүүдээ ингэж нэмэн дуудлага дуудана гэдэг. Бөөгийн дуудлага гэдэг ч одоо онгод ч одоо яг өөрт нь ингээд хэрэгцээтэй ингээд хамтрах ингээд хүн болоод ирсэн хүмүүсээ дуудах гэдэг нь шүү дээ. Эсвэл онготойх нь улаачдаг ч юм уу. Эсвэл огсооныхын хүмүүсийн дуудах гэдэг. Тэгээл нэг галын тахилга маягийн юм хийгээд хөх нурууд гэж одоо нэрийдий энэ өрсүүд наашир гэдэг ингээд нөгөө дуудлага хийгээд тэгээд заа чи одоо арга тал дээр нөгөө нэг яриад надаас гуйгаад байсан тэр подкаст жил юу ч хэлээд тэр нөхөрний шивнэгийг чинь би чалчаад л үгийг анх зөвшөөрсөн баг. Би чата онгодчод юм подкаст хийх хатах гэж тийм мэдэхгүй шүү дээ. Сонирхогчгүй шүү дээ. Ямар хэрэггүй юм загвараад байгаа ингээд. Үгүй буурлаа би таны одоо ингээд номтор бүхий ганцаархнаа сонсохоор тэгээд энэ их мэдлийг ганцаараа аваад байгаа бүр нэг тийм амар хэцүү мэдрэмжтэйгээд байна. Юм ингээд харуулдаг байгаа юм шиг. Тэгэнгүүт ингээд олон дүмэнтэйг аваалцмаар байна. Та энэ ярилцлаганд нь орчихоо ингээд танаас нэг ядраад байгаа юм байхгүй гэсээр ятгахсаар байгаа юм. Өхнөрөтгө подкаст хийжсэн. Эхлүүлж ийсэн. Тэгээд подкаст хийгээл тэгэнгүүт ингээд наашаа хүмүүс одоо холбогдоод эхэлж байгаа юм чинь. Одоо сонсогчд маань үйл зэрэгцэхнийг нь хөөе хаа гэдэг. Уулзахт нь одоо хөрх ихтгэлтэн байхыг л одоо хичээнгүүлсэн. Би чинь тайчууд гээл одоо тэгээд гэсэж. Би бас тайчууд штэ гээл одоо манай бэлгүүн зайраа. Гэх мэтэр одоо улаачууд ингээл цуглараа л байсан. Бэлгүүн зайр ингээ өрөөлээ. Улаач гээл ингээ. За тэгээд ингээд олоолоо болоод байсан гэсэн чинь эндээс одоо яаж итгэлийг нь алдахгүй байх вэ гэд. Гэхдээ зохион байгуулалтын асуудал одоо гарч ирж байгаа. Олоолоо болоод уучраас. Тэгээд зөв зохион байгуулж чадах юм бол бид бүгд хүслээд одоо дүүргэж биелүүлж дийлнэ. Буруу зохион байгуулах юм бол бодоолно. Тэ? Хэсэг нэг шавчаал тэгэл алга болчихно. Ямар ч үйл дүүргэж чадахгүй. За тэгээд эндээс хэдүүлээ зохион байгуулалтанд одоо ордод одоо ингээд бүл болчихсон байсан учраас үлээн болчихсон байсан учраас биенээ мэдлцээд л бэлэг оюунаас харилцаад л за нөхөрлөж найзлаад л үйл хамтраад л хин нь юу чадах вэ? Бусдаагаа хин нь эвцэлдүүлэх үү? Хин нь өөрийнхөө эгийг гослох гэд яваад байгаа. Хин нь үнэхээр зүрх сэтгэлээрээ энэхүү асуудлыг дэмждэг. Бусдын нэрээр хин нь ашиг хожих гэдэг. Босромог зангаар хин нь авчиалагдаад байгаа. Хин нь мөлхүүл тандуул хийгээд өөр бөөгийн галтаас сариад байгаа гэдэг. Хүн бүхний онцлогтой учраа олох шаардлагатай болсон. Манайчууд үсэж жилчлөөгөө шүү дээ. 9 сар болж байна. Одоо хүртэл юм ингээ сариануудад авч л байна. Иймээс ч гэл за ингээд санаатаагаар ч юм уу санамсаргүйгээр ч юм ингээ манай бүлхэн ингээд үүсчээд байна шүү дээ. Нэг нэр мэр хэрэгтэй олон да энд чинь. Тэгээ хөгнөрөт гэд нэрлсэн. Тэгэнгүүт хэн үүсгээд байгаа юм бэ гингүүд би өөрийгөө тэднэрт одоо хэлэх шаардлагатай болсон. Орой тэргүүдийн яваад байна гэд гайхаа шүү дээ. Тэнгүүд би өөрийгөө хэлнэ шүү дээ. Би дар суудаг хөө гэдтэй. Авгаа хөөхний асуудалтай шүү дээ. Задар самуу одоо үзэлтэй шүү. Сахилаг бат маань одоо солаа гэдэл. Ийм байх юм бол өршөөгөөд нөхөрлөж чадах юм бол маашаа. Энд нь таацахгүй бол цаашаа. Тэ? Сексэрэн гот нүгэл мүгэлгээд идэх хүмүүс бол цаашаа явчихоо. Тэ? Одоо гээд. Тэ. Я би ямар ч танд төвгийг тарихгүй. Зүгээр ол очих манахаас. Надаас. Энэ дээр болохоор за тийм ээ би чамаас ялгаагүй гэж байгаа та. Хамтын үйлийг дүгнүүлэл өөрийн алтааг одоо хамтаар засчих гэдэл одоо хичээнгүүлжлээ ундаа. Нэгэнтээ 100-аас танилын хүрээнд тэлж одоо 1000-ыг гítэлж байгаагийн хувьд одоо бараг 1000 болох гэдэг.
томоохон зохион байгуулалтын асуудал гарч ирж байгаа. Энд дээр мянган хүн гэдэг чинь. Энэ дээр бид хитийн төлөвлөгөөгөө боловсруулж өвгдийн хүсэлтэд үнж байхад хангарлаж үйл мөртийг оршуулгаар болсон доо. За нэг ийм түүхтэй. За эндээс л одоо манай эзэн эрхийн түүх нь эхэлж байгаа бах төө. За эзэрхийлээд байх юм ч одоо юу ах вэ? Эднийг л хүссэнд нь хүргээд тавьж харил хүсэж байна. Үргэлжил бидний хамт олон ч өөртөө багтахгүй чин зориг хүсэлтэнгүүд байдгаас хойш тэнд заавал миний болоод бидний дэм хэрэгтэй байгаа. Жишээ нь манай зэрэг маань суу алдар бүхий кино хийх юм өрөөдөлтөө. Гэтэл ганц нэг кино гэж хаашаарсан байх уу? Тэнд нь одоо чадхын хэмжээгээр л бид нэр одоо санхүү нь болох уу, кино зохиолч нь болох уу, одоо мэдээлэл их сурвалж нь болох уу, судлаач нь болох уу. Тэгээ өөр өөрсдөө чадхаар л одоо зүтгэхийг хичээнэ. Би чинь энэ нийгмийнхээ энэ ташуур төгсөө гэдэг юм. Энэ нийгэмд одоо үр хөвгтөд халгаатай талхыг одоо би халахыг маш хүсдэг. Би ганцаараа хашгираад яах юм те. Өөрийнхөө хөвгтөд л аав болно шүү дээ. Гэтэл энэ бэрхшээл бусдад байдаг шүү дээ угаасаа. Бүгдэд л байгаа. Тийм ээ. Үнчин зовсон болоод өөрийн хүүхдтэй зөвхөн нийгмийн төлөө санаа нийлж явъя л гэнэ. Тийм манай тоогоо чанд маань гэх юм бол тийм биз. Түүхэн дурсгал тоолыг нь төмөнд амсуулах хүсэлтэй. Өвгдийн одоо амьдэрсэн тэр ам чимтгийг нь өнөө цагт одоо бийжүүлэх юм өрөөсөлт. Өнд нь болтоороо дэм болёо л болно шүү дээ. Тэгээд урлаач ихч танил маань ойлж ихч маань тэгэл энэ урдуун сүдрийг уншиж үзлээ. Эндээс бүр илүү юм хэрэгтэй байна да гаал. Уламжлалт хувцсыг одоо сэргээ манданаа гэдэг л одоо уугаа ашиграатай өвдөг хүн байна. Энд нь л ухаанаа зарж одоо борлуулалтанд нь одоо нэмэр болох нь л бидний л бас одоо үүрэг болж байгаа. Энэ үедээ хин хиндэ дэмтэй хин хиндэ тэтгэмжтэй байх гэж л бүл одоо бүлхэн болоод байгаа. Үүнийг зохион байгуулалт зүй тогтолтой одоо хөрөлцөөтэй ойлгомжтой болох гэж 10 хуваацсан. 9 хуваацсан. 10 хуваацсан. Эдийн зууд буюу одоо бусдынхаа санхүү зохион байгуулалтын дэмжлэгийг өгөх одоо мэдлэг чадвартангууд. Эрүүл мэндийн зууд буюу эхнийх нь эмч одоо эмнэлгийн мэрэгчлэлтэнгүүд өөрсдийн давуу талаа одоо эрүүл мэндийн боловсролд нийцүүлэх одоо зууд боловсролын зууд буюу өвгдийн соёл, эрдэм, шинжилгээ, ихэмсэг, оршихуй. Ихэмсэг оршихуй гэдэг нь хувь хүний төлөвчлийг хэлж байгаа шүү. Хичээнгүйлэх зууд гэж юм. Андын зууд буюу дарс хамт авах зууд манай Батбаах юм. Тэгээд амргийн зууд буюу ханы хөслийн зууд буюу бэлгийн боловсролын зууд. Үрийн зууд буюу өнчин найдан хөлтөд инэрлээд итгэх үйл ажиллагааны одоо манай амбхаа санг хариуцагсад. Эзэн эрхийн зууд буюу одоо лидер ах нар маань. Инх тайвны зууд буюу гадаадд байдаг одоо манай даачд гишүүд маань маш олоолаад байгаа. Манай бүлхмийн гишүүдийн 70% нь Монголд, 30% нь гадаадд байдаг. Гадаадаас маш олон хүн байдаг. 100-аад хүн байдаг. Тэгээд хамгийн сүүлийнх нь мөнхийн зоот буюу одоо шашны нөхдүүд байна гэсэн. Зохион байгуулалт маань эхэлсэн түүхтэй. Гэхдээ ядаж тийм ингэж таньж байгаа хүмүүсээ бүлгэлэхгүй бол хүн гэдэг чинь тэр нэг онгод яриад байсан шүү дээ. 150 хүнийг л цээжилж чаддаг гэдэг. Тэрнээс олон дээр бол хүн одоо самгарддаг явдалтай. Энд бол хүний оюун ухаанд хин ямар үүрэг ухамсарлах дээд тав. Тэгэд энэний чинь баг 70% нь миний хамаатан саад ах тоо хамаг садан арчилж тоглож байх хэвээр. Арчил тоглож явах хэвээр үр хөвгтүүд мань болно.
Тэгэхээр чи нэг 60-аад хүн нэмээд л одоо ан нөхтөө хийгээд тэрнээс цаашаагаа олчоор чи хэм блэ гэдэг одоо миний манарх маань эхэлнэ. Тэр хүн маань одоо надад хөндлөлчтэй юм. Итгээд би тийм чухал хүн шүү гэдээ багт. Гэдэг. Үнэхээр амар чухал хүн байгаад байдаг. Надад тийм тохиолдсон гарсан. Тэгээ яг үндэ тийм. Би ч одоо өчигдрийн салхи, өнөөдрийн салхинаас яг юугаараа ялгаатай мэдэхгүй юм тийм болохоор бодсоор байгаа тийм. Ярианд нь анхаарах ш. Чи хэм бэ гэдэг рүүгээ одоо төвлөрч байгаа хэцүүхэн нөхцөлд одоо орчдөг нэгэ. Тэгээ ядж байгаа одоо мотагийн туйл хийж хэлэх үү. Бэрээ санаа жагаар мота. Тэгээ иймээс л одоо ерөнхийд нь ойлгох гэж бас хүн болгоо адилхан шүү дээ. Нийтлэг хүмүүстэй 150 хүний тооны л хязгаартай. Толгойтой юм болохоор би энийг одоо чи юм билээ гэдэг бэрхшээлийг одоо арилгах гэж одоо зохион байгуулагдж байгаа онцлогтой. Яг тийм онцгой бүр түүнээс олон хүн цээжилдэг тийм хүмүүс байна. Тэгээ онцгой тийм. Гэхдээ чаваас онцгой байна. Дука гэдэг юм ихтэй байгаа. Манай өхнөрөө тийм. Мянган хүнч барыг тэр цээжилж үз. Одоо энэ чаха. Тэ. Нэг юм боддог гэсэн бэ. Чингис хаан юм. Бүх ард түмнийхээ нэрийг мэддэм болоо. Тэгээ ийм бодлыг би тээдэг гэсэн үг тохтой. Тэгээ үнэхээр хүний итгэлийг би алдах дургүй хүний хувьд одоо танимхаарад тэ ярилцж яхад нь энэ хана фитнесийн шивж байлуу одоо ангийн маань бага ангийн хүүхд манж байлуу гэд би айгүй олон сургуульд амжиж ийсэн. Ингээд одоо толгоогоо ингээд дотор нь ингээд нэгжээд байдаг. Чингис хаан бүх ардуудад таньдаг болов уу? Дайснуудад таньдаг болов уу гэж бодсон шин. Энэ бэрхшээл ганц миний ч бэрхшээл биш. Бүх хүний бэрхшээл. Тэгээ ерөнхийдөө хүн юм одоо тэнэг гэхүү оюуханы хомсдолтой болвол 10 дотор л хүн таньдаг гэж. Энгийн дундаж хүн бол 150 хүн л таньдаг гэж. Харин онцгой оюуны тийм хөгжилтэй хүн бол 500 хүн таньж байна. Мянган хүн таних бол ямар ч боломжгүй гэдэг юм бэл. Ер нь мянган хүн таньдаг байсан ч тий ертөнцийн хүн ам туугаад үзэхэд үнэхээр өчүүхэн тооштой юм гэдэг ч. Тэгэхээр тань дотноос нь хамтран ажиллах гэдэг зүйл, зохион байгуулалт гэдэг зүйл үнэхээр хэрэгтэй байдیں۔ Шалтгаан нь. Бид нар хин нэгнээ таньж байхын төлөө зохион байгуулагддаг. Таньжиж хамтарч ажиллана шүү дээ. Танихгүйтэй хамтрах юм. Тий. Танилцчих хамтран гэж. Иймээс л одоо нэмэгцэгц маань яалтчгүй одоо ялвалж харж ирсэн дээ. Жинхэнэ талаагаа ажилласан бүр яах ёстой бол буурлаа хадаагаа хэлээд гэж агаач ахаа хэлээд гэж амтхан дээр цэвэнэ гэж бодож үзэж байгаа юм чи. Үгүй төө ахаа. Иймээс л одоо энийг өвгдийн аргыг хуулсан гэх юм уу? Тэгээд хавлсан. 9 хүслэр нь эрүүл мэндийн зот гээд эрүүл мэндийн зот ингэж хэлэхээр нь тий би чи энэ чи эрүүл мэндийн зоттой байна гэхээр эмч эмнэлгийн мэрэгжлийн түвшинд байгаа штэ гэж өөрлөгөө төхүүлнэ штэ. Тэгэхээр эмчнэр дотор юм. За нэг 100 түвэн байгаа гэхээр л би одоо шинж тэмдгийг хараад тий энэ чинь нэг зүрхний эмч штэ. Аюу сайн эмчтэй тий гэдэг ингэ ойлгох амар болгох зохион байгуулалт л та. Эдийн зот гэхээр тий энэ ямар компани захирлээ энэ эд мөнгөтэй холбоотой мэрэгчлээ юм байна да гэдэл. Тэгэд олж илрүүлнэ. Андын зутынхан гэхээр энэ хаан цугууж илаач гэж боддог шиг. Андын зут штэ гэдэг ингээд тэгээд штэ. Хаан цуг дарсууж илаа ирэх өж илээ. Гэд илрүүлнэ. Боловсролын зут гэхээр юу лээ багш билүү одоо эсвэл танин мэд төсөлтөн билүү эсвэл манай шавман жилүү гэдэл тэ. Ийм л зохион байгуулалтыг одоо өвгдөөс олсон юм да би чинь. Гэтэл маншиг болооч тэргүүлж байгаа юм биш үү? Тэ. Зэрэг одоо өвгдөр жолоодуулсан
хүчрхэг болооч. Мөн хүчрхэг жанр 100-ын дараагнаар манай өдөртөх зөвлөл гээд уцгаар байгаа юм. Өөрсийнхөө юм хийнэ. Энэ дотор нь би ерөнхийдөө Ингэрийн дэмдэг шиг л үүрэгтэй. Тэ алтан газ одан авсан гэхэд алтан газ одныг нь л би төлөөлнө гэхээс биш төрийн бичгийг нь би төлөөлөхгүй. Зүгээр л тэднийхээ хүүхэлдэй болохын зөвшөөрсөн. Харин ерөнхий даргууд бол сэцтийн хоролтоо шиг зохион байгуулалттай. Та нар ийм юм хэмээр байна. Бид нар те ийм юм хэмээр байна гэхэд нь бид гэдгийг нь одоо би төлөөлж яриад санааг нь л хурааж өгөх хэрэгтэй. Ийм нэг л одоо өдөртөгч гэх үү, зөвлөх гэх үү. Тэ хүүхэлдэй зөвлөх нь байна өө. Тэд намайг болохоор хар ноёнтон болгоод гэгмээр байна гэдэг хүсэлтийг нь би бусдад нэгдүгээр шугамн дээр нь 4 тэрхэн болоод зарлж өгөөд тэднээс хариу ирэхээр нь тэр 10-ын жаачин тантай холбогдъё нэ ингэж боломжтой байгааг нэгээд холбоно. Энэс өөр үүрэг бол хүлээмээргүй байгаа шүү. Одоо гişүүдтэй гэх юм хэлэхэд ер нь ийм үүргийг цаашдаач одоо хүлээмээргүй тий өөрсдөө соёлжих бүлхэн болоосаа гэдэл одоо залбираад явж байгаа шүү. Нэл хэлий. Тэр нь зөв. Тий би энэ хүмүүст өөрийнхөө хүсэл мөрөөдлийг л зөвтэй буруутайг шүүн тунгаалгаж амьдралд хэрэгжихгүйг нь одоо ялгаан салгуулж боломжтой бол хамтар зүтгэж болцолбошгийг нь хамтар одоо давхыг л хүсдэг. Тэд нартайгаа ижилхэн хамтар байхыг л энэ зэрэгцэж оршихыг л хүснэ гэхээс одоо өдөртөн манлайлаа түүчээл байрлаад байх тийм ч их одоо шуналтан биш ээ. Дунд нь ороод зэрэгцээл явж явах хүсэлтэй. Гэхдээ яалчгүй ганц хүн юм. Юун ч хөрөхгүй гэдгийг мэдхийн хувьд энэ бүхний хүсэл энэ бүх хүсэл юм. Хүний хүсэл бид нар гэдэг нэрийг үүсгэж бие биедээ тэмтэй байснаар хүслүүд маань биежих боломжтойд итгэжэлдэг. Яг тэгэхээр хүндрэлтний зохион байгуулалт эрдэл энэ байдаг шүү дээ. Тэ анзаарсан. Тэ хаадууд алга болж парламент гарч ирсэн. Энэ л зохион байгуулалтыг бид одоо парламент төрлийн тэрл бүлхэм шүү. Ганц хүн шийддэг. Миний санахгүй гайхамшиг тэд мань санана. Миний санааг буруу шагаад тэд мань засна. Ийм л дугуй ширээний тойрог. Тэгвэл энэ дугуй ширээ хаа хүртэл хөлөг нөхөө гэдэг яриа гарч ирнэ. Хаа хүртэл явах гэдэг өхнөрөөд. Тэгэхээр энэ дээр төгсөө миний эзэн ирэх биш. Хөх нороод бидний эзэн ирэх хаашаа тэмүүлж байгаа вэ гэдэг яриаг л хуурилдъя гинэ. Хуурилдъя дөө.